Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос эрхэм эрдэмтчүүд та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэхийн ялдамд нийгмийн ардчлалын төлөөх Зис сар 8-ыг 2014 оны 12 дугаар сарын 25-наас 2015 оны 1 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Аяны хүрээнд 12 дугаар сарын 25-наас 1 сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас сэтгэлээс дэлбэлсэн Зис сар 8 хөгжлийн төлөөх гар зураг, захидлын багцыг хүлээн авах. 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 29-ний өдрүүдэд нэг сэтгэл мянган бэлэг зорилттой төслийн хүрээнд өвлийн үгэн аавыг аялуулна. 12 дугаар сарын 29-ний өдөр тусгаар тогтнол ногоо модны баяр парад жагсаалыг зохион байгуулах бол 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагт Номын телевизийн 300-гийн студид Зис сар 8 оны шилдэгүүдийг тодруулж хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ болно. Мөн түүнчлэн 2015 оны 1 сарын 5-ны өдөр сайн саналаа сар 8-тай барий шилдэг санаачлаг гүүр төслийн арга хэмжээнүүд тус зохион байгуулагдана. Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны минь маргаашийн хөв заяа зураастай. Сайн байцгаана уу эрхэм хүндэт зочлоо. Монгол ардын намын дэрэгдэх Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо нийгмийн ардчлалын төлөөх Зис сар 8-ны Зис сар 8 2014 шилдэг залуучуудыг тодруулах ёслолын үйл ажиллагаа эхлэж байна. Ёслолын үйл ажиллагааг эхэлж нээж үг хэлнэ хэмээн Орхон аймгийн Монгол ардын намын хорооны дарга ноён Батлууд Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны тэргүүн Даш Равдан нарыг хүндэтгэлийн тайзнаа орж байна. Манай энэхүү танхим төрөлцөн ирсэн эрхэмсэг ноёд татагта та хүндэн мөн энэхүү цэнхэр дэлгэцийг үзэн суугаа Эрдэнэ дотоохоо нэр иргэд та хүндэн ирж байгаа шинэ жил шинэ оны баярын мэндийг хүргэе. 2014 он Монгол ардын нам түүний дотроо Монгол ардын намын хорооны дэрэгдэх нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны хувьд амжилт бүтээлээр дөрвөн онжил болж өнгөрсөн гэдгийг энд бас дуулах гээд таатай байна. Ирэх онжилд ч гэсэн Орхон аймгийн Монгол ардын намын хороо түүний дэрэгдэх залуучдын байгууллага илүү их эрч хүчтэйгээр илүү их амжилт бүтээл дүүрэн ажиллана гэдэгт итгэл төгс байна. Өнөөдөр Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучдын холбооноос жил бүр шалгаруулдаг оны тэргүүн шалгаруулах Зис сар 8 эзэд шалгарсан энэхүү сайхан өдөр бид бүхэн цэнхэр дэлгэцээр эрдэмтчүүдээ очиж байгаадаа баяртай байна. Ингээд өнөөдрийн энэхүү Зис сар 8 эзэн шалгаруулах ёслолын арга хэмжээг нээстэй мэдэгдэе. Орхон аймгийн нийт залуучууд эрдэмтчүүд та бүхэндээ шинэ жилийн гал алуун баярын мэндийг хүргэе. Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучдын холбооноос 2014 оныг залуучуудаа нэгтгэх чиглэлээр олон талд арга хэмжээг зохион байгуулсан сайхан жил байлаа. Орхон аймгийн нийт залуучуудыг манлайлан онлайн санал асуулга болон хамт олонны тодорхойлолт хийсэн бүтээсэн ажлаараа шалгаран Зис сар 8 эзэд болж байгаа шилдэг 5 залуудаа бас баяр хүргэе. Та бүхэн маань 2015 онд Эрдэнэтийн залуучдын өмнө нүүр царай болж Эрдэнэтийн залуучдын өмнө хариуцлага үүрч ажиллах бас эрхэм хүндтэй үүргийн эзэд болж байгааг дуулгахад бас таатай байна. Биднийг ямагт дэмжин ажилтдаг Монгол ардын намын хороо түүний дарга тэргүүлэгчид гишүүдэд холбооныхоо нийт гишүүд дэмжигч залуучуудад дахин аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучдын холбооноос хэрэгжүүлж буй нийгмийн ардчлалын төлөөх Зис сар 8 аяны Зис сар 8 2014 шилдэг залуусыг тодруулах арга хэмжээ дахин нээхэд бэлэн боллоо. За баярлалаа.
ингээд зис сарнаа шилдэгүүдийг тодруулах торгон мөч ирсэн байна. Ингээд улс төр нийгмийн салбарын зис сарнаа эзнийг тодруулж өгнө хэмээн Орхон аймгийн нийгмийн ардчлалын Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн Ноён Шинбаатар мөн Орхон аймгийн Монгол Ардын намын анхны дарга Ж Банзрагч нарыг тайзнаа орж байна. За эрхэм нөхдөө өнөөдөр бидний төрлөх хот Эрдэнэтэд олон сайхан тэмдэглэлт үйл явдал болж байна л да. За үүний нэг нь бол өнөөдрийн хэдэн арга хэмжээ тэр дотор манай Орхон аймгийн залуучуудын байгууллагаас гож байгаа алтан сарны эздийг шалгаруулах тийм ээ. Тийм арга хэмжээ байна. За энд оролцож байгаа дуу баяртай байна. За ер нь би яг энэ Эрдэнэтийн үлдээ өвгөн. Тэгээд Эрдэнэтээс явснаас хойш 30 жил болоод л ирж байгаа. Ер нь зурт нь ирж л байсан л. Тэгээд ирэхэд Эрдэнэтийн маань өнгөс ус сайхан байна. Тэдний эзэд иргэд таанахтын асрайс ус сайхан байна. Тэргэлэн байна, харстай гүр байна. За өөр юм хэрэггүй. Зэрэгтэй байх хэрэгтэй, дээгүүр харцтай байх хэрэгтэй, их зан гаргаж болохгүй, даруухан байх хэрэгтэй. За юм байна. Энэ цугларсан залуучуудаа одоо хараахан додроогүй байна л да эзэд нь. Энэ хүмүүсүүдэд энэ залуучуудаа халуун баяр хүргээд цаашдын ажилд их амжилт өрөөё. За Эрдэнэт хотыг залуучууд байгуулсан юм шиг ер нь. Тэгвэл өнөөдөр энэ залуучууд энэ чухал юуг залуучуудын төлөө өнөөдрийн сайхан алтан сарныг авч байгаа явдал бол бас их утга төгөлдөр юм аа. Утга төгөлдөр юм байна. Ганц зөвхт гэдэг залуудаа гардуулах жагаад баяртай байна. За боломжийг уунш таймцуулъя. Эрхэм хүндэт сайн бэлэг овогтой ганц зөв танаа. Орхон аймгийн нийгмийн арчил Монголын залуучдын холбооны оны шилдэг тодруулах зис сарны 2014 оны ёслын арга хэмжээний нийгмийн улс төрийн тэргүүний залуу шалгуулсан тул батламж гардуулж зис сарныг гардуулваа гэсэн. За баярлалаа. Юуны өмнөөс баярлалаа. Нийгмийн арчил Монголын залуучдын холбоо манаас нэрийг нэмшүүлж Орхон аймгийн ард иргэд бас санал өгч тэрний саналын үр дүнгээр бас Орхон аймгийн зис сарнаа эзнэр тодорсонтой бас их баяртай байна. Миний хувьд бол 2000 оноос хойшоо залуучдын байгууллагт ажиллаж залуучуудынхаа дунд боловсрож хөгжиж яваа ийм залуу хүн 2012 онд орон нутгийн сонгуулиар цагаан чулуу тогийн ард иргэдийн итгэлийг дааж Баян өндөр сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. 2014 онд бол цагаан чулуу тогийн ард иргэдийн гаргасан санал хүсэлтийг тэднийг нь бодит ажил болгохын төлөө хичээл зүтгэж ажилласныг минь үнэлсэн үнэлгээ болов гэж бодож байна. Энэ их бас хүнтэй шагналыг бас хүртсэндээ баярлахын зэрэгцээ бас их том хариуцлага гэж ойлгож байна. Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай. Ингээд дараагийн зис сарны эзнийг тодруулж өгнө хэмээн Орхон аймгийн нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн Эрдэнэт за мөн нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц Бат их нарыг тайзнаа орж байна. За сайн байцгаана уу. Эрхэм хүндэт орхончууд, эрхэм хүндэт эрдэнэтчүүд, анд найзууд, дүүнараа. Юуны өмнө Орхон аймгийн Монгол Ардын намын хорооны дэргэдэх нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны зис сарнаа энэ сайхан шагнал гардуулах эслийн арга хэмжээнд өргөдөж шагнал гардуулж байгаадаа их баяртай байна.
Миний бие Монголын ардчлан социалист залуучдын холбоо, одоогийн нийгмийн арчил Монголын залуучдын холбооны удирдах зүйлийн гишүүнээр дэд ерөнхийлөгчөөр 13 жил ажилласан байна. Одоо 14 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Эрдэнэ хотод бас 4 жил та бүгдтэйгээ, дүүнэртэйгээ, ах нартайгаа, найзуудтайгаа хамт ажиллаж амьдарч ирсэн байна. Энэ хугацаанд одоо бас та бүгдийн зис сарнаа шалгаруулахын арга хэмжээнд бас оролцож ирсэн байна. Одоо бас өчтөр юм шиг сайхан санагдаж байна. Тэгээд Алтан сарнаа хэмээх нийгмийн арчил Монголын залуучдын холбооны энэ брэнд болсон шагналыг 21 аймагт тус бүртээ өөрсдийн гэсэн онцлог, өөрсдийн гэсэн ёс жаягтайгаар гардуулдаг болоод бас нэлээд хэдэн жил болсон. Энэ бүгдээс ялгардаг ганц наадам бол Орхон аймгийн залуучуудын байгууллагын энэ арга хэмжээ юм аа. Юугаараа ялгагддаг вэ гэхээр бид өөрсдийнхөө та бүгдийн гараар олборлсон зисээр өөрсдийнхээ гараар ялангуяа Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын, Эрэмзээгийн засвар механикийн зоодын залуучуудын гараар бүтээгдсэн энэ сайхан цомоор шагнадагт нь би одоо их олзуурхдаг юм. Энэгээрээ одоо Монголд хэзээч дахин давтагдахгүй юм гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгээд сарнаа маань одоо бас жилээс жил сайхан өнгө засаж өндөр болж ургаж байна. Өшөө өнөр утхан олон болж байна. Түн бом болох болтгой гэж сайхан ерөөлийг дэвшүүлэхийг хүсэж байна. Зис сарнаа эзэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Эв нэгдэл, эв ийг хичээхийг бас хүсье. Ингээд зис сарныхаа эзнийг тодруулъя. 2014 оны зис сарны эзэн нийгмийн хамгааллын салбарын тэргүүний залуугаар шалгарсан эрхэм үндэд дорилог сүрэн овогтой уянга таныг тодруулсан байна. Уянгааг өрж байна. Эрдэнэтчүүдтэй, Эрдэнэтийнхээ ээжүүдэд шинэ оны гар халуун мэндийг хүргье. Мөн намайг дэмжсэн нийт эрдэнэтчүүдтэй бас баярлалаа гэж хэлье. За би 2014 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг төгсөж ирээд одоо Эрдэнэт хотод 10 дахь жилдээ ажиллаж байна. Няраа эмчээр бол 8 жил ажиллаж байна. За 2014 он бол миний хувьд маш их ажил хөдөлмөрийн жил байлаа. Манай 2014 оны 1 сарын 1-нд Бүжин лам нэртэй хүүхд нэрийн аймгийн үүсгэн байгуулад одоо яг 1 жилийнхаа босгон дээр ирж байна. 1 жилийн хугацаанд манай аймгийн 6,000 гаруй хүүхэд нэрад бол амбулаторийн туслан үйлчилгээ үзүүлсэн байж байгаа. За мөн манай аймлаг 2014 онд их хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбоотой энэ ажлын хүрээнд бол эрүүл мэндийн газар болон Орхон аймгийн засаг даргын хамгийн газрынтай хамтран Орхон аймгийн засаг даргын хамгийн газрын санхүүжилтээр 0-5 насны хүүхдийг одоо суур эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зуны гэр суурилаар эрүүлжүүлэн чирэгжүүлэхийн ажлыг гардан гүйцэтгэж 6-8 сарын хугацаанд бол 150 0-5 насны суур эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нар ус агаар, сүү цагаан эдээ, илэг барай засны эмчилгээгээр бол эмчилэн чирэгжүүлэхийн ажлыг бол амжилттай хийж гүйцэтгэсэн байна. За баярлалаа. Харин одоо боловсрол шинжлэх ухааны салбарын зис сарнаан шагналыг эзнийг тодруулж өгнө хэмээн Монгол Ардын намын баг хурлын гишүүн энэ энх тайван мөн Орхон аймгийн нийгмийн арчлалын Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч мөнх оргил нарыг тайзнаа урьж байна. За, сайн байцгаана уу эрхэм хүндэт эрдэнэчүүдээ. Сайн байцгаана уу Эрдэнэт хотын нийт залуучуудаа. Эрдэнэт хот маань 14 онд өнгөлөг өөдтэй хийж бүтээсэн арвин их ажилтай он жилээ үдэж байна. Энэ их үлсийн аянд энэ их бүтээн байгуулалтын аяныг гардан хийж зүтгэж явсан хүмүүсийн тодорхой хэсэг нь магадгүй ихэнх хэсэг нь залуучууд та бүгд байсан. Эрдэнэт хотынхаа ирээдүй, Эрдэнэт хотынхаа хөгжил энэ сайхан зэтгэлтийн төлөө гар биеэ оролцож Эрдэнэтийнхаа сайн сайхан бүтээн байгуулалтыг гардан хийж байгаа нийт залуучууд та бүгдээ юуны өмнө хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна.
Энэ сайхан тэмдэглэлт баярын өдөр энд хорон цугларсан нийт залуучууд, нийт оролцогч маань өнгөлөг, өөдлөг, гэгээтэй байна. Октод эмэгтэйчүүд маань өнгө үзэсгэлэнтэй байна. Залуучууд маань эрч хүчтэй золбоотой байна. Нийт эрдэнэчүүд та бүгд маань ирээдүйн ажил үйлс гэрэл гэгээтэй байна. Ингээд шинэ ондоо нийт эрдэнэчүүд та бүгдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Их үттээн байгуулалт, их үйлс маань улам цэцгэлэн хөгжихийн ерөөлийг дэвшүүлье. Ингээд алтан сарныхаа зис сарныхаа эзнийг тодруулъя. Зис сарны 2014 ёслын арга хэмжээний боловсрол шинжилгээ ухааны салбарын тэргүүний залгуугаар эрхэм мөндөд цэцгээ өгтөө амар баясгаландаа шалгарсан байна. Танд баяр хүргэе. Аймагт бол яг надтай мөр зэрэгцээд ажиллаж байгаа маш олон залуу багш нар байгаа л да. Тэгээ яг залуу багш нарын төлөөлөл болж энэ шагналыг авсан да. Үнэхээр их баяртай. Тэгээ маш их урам зориг өгсөн сайхан шагнал байлаа. Тэгээ бас энэ ажгуураас их хариуцлага, итгэл найдвараас надад бас үлдээж байгаа гэж ойлгож байгаа. Ирэх 2015 онд ч гэсэн ер нь бол яг энэ ирч хүчээ алдахгүйгээр маш сайн ажиллана гэж бодож байна. За баярлалаа. Харин өргөжлүүлэн Баян өндөр сумын Монгол Ардын намын хорооны дарга төвшин жаргал, Орхон аймгийн нийгмийн арчлалд Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч Д. Баатар нарыг тайснаа урьж байна. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн арчлал Монголын залуучуудын холбоо бол Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ийм залуучдын байгууллага гэж би боддог. Монгол улсын өнцөг болон бүр сум суурин баг тус бүртэн нийгмийн арчлал Монголын залуучдын холбооны салбар зөвлөлд ажилладаг. Энэ утгаараа би Монголын залуучдын холбоо, нийгмийн арчлал Монголын залуучдын холбоо хоёрын хоорондох ялгааг энэхүү байдлаар илэрхийлэх хүсэж байна. Нийгмийн арчлал Монголын залуучдын холбооны гишүүд, удирдлагууд, найз нөхөд, итгэл сэтгэлийн нөхрөл дээр явдаг бас ийм сайхан залуучуудын нэгдийг хангаж чаддаг холбоо гэж ингэж боддгоо. Жил болгон зис сарнаа эзнийг шалгаруулдаг Орхон аймгийн нийгмийн арчлал Монголын залуучдын холбооны бол онцлог Монгол улсын хэмжээний брэнд ажил гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. Энэхүү үйл ажиллагаанд шалгарч байгаа залуучууд цаашдаа салбар болгондоо манлайлагч болж салбар болгоноо тэргүүлж явдаг бас ийм сайхан уламжлалтай энэхүү шагналыг авч байгаа залуучууд эрхэм хүндтэй үүрэг Монголын нийгмийн арчлал Монголын залуучдын холбооны өмнө хүлээж яана гэдгийг бас та бүхэнд дуулгахад таатай байна. Тэгээд Монголын залуусын зүрхэн тархинд Монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай гэдэг энэ сайхан урайг бас хэлхийг хүсдэг. Энэ сайхан урайг хэлж омогшиж бас илүү их хийх эрч хүчийг олж авдаг гэдэгт бол итгэлтэй байдаг. За ингээд ёслынхаа үйл ажиллагааг шалгаруулъя. За зис сарны 2014 ёслын арга хэмжээний хэвлэл мэдээллийн салбарын тэргүүний залуугаар хүрэлт байгаа өгтөй ганц зэрэг. За юуны өмнө Орхон аймгийнхаа нийт иргэд үзэгч олондоо шинжлэлийн баярын мэндийг хүргье. Тэгээд Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн арчлал залуучдын холбооны тэргүүн наадам болох зис сарнаа наадмын хэвлэл мэдээллийн салбарын тэргүүний зис сарнаа авсан баяртай байна. Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай. За баярлалаа. Харин өргөжлүүлэн үйлдвэрлэл бизнесийн салбарын зис сарны эзнийг тодруулж өгнө хэмээн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгч баг хурлын гишүүн Пүрэв Лаваг мөн Орхон аймгийн нийгмийн арчлалын залуучуудын Монголын залуучдын холбооны тэргүүлэгч энэ Эдэр мөнх нарыг тайснаа урьж байна. За энд хорон цугласан залуучууд, зочид, шагналтнууд болон нийт орхончуудынхаа энэ үчийн амар амгалан айлтгая. 2014 он маань эрдэнэчүүд, орхончууд, за тэдний дундаа эрдэнэчүүд, орхончуудаараа дамжуулаад
Монгол улсын нийгмийн эдийн засгийн хүнд ачааг өөрч явдаг залуучуудын маань хувьд ололт амжилт өндөр жил болсон. За сая банзрагч дарга маань хэллээ. Эрдэнэтийг залуучууд байгуулсан юм шүү гэж. Эрдэнэтийг залуучууд авч явам шүү. Эрдэнэтийг залуучууд авч явнаа. Ингээд нийт орхон Эрдэнэтийнхаа залуучуудад хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ярой та бүхний маань ажил үйлс улам өдрөг байхыг үлзийтэй яриулыг 15 онд өргөн төвшүүлж байна. За ингээд зис сарныхаа эзнэг тодруулъя. Орхон аймгийн нийгмийн арслал Монголын залуучуудын холбооны оны шилдэг тодруулах зис сарна 2012 ёслолын арга хэмжээний үйлдвэрлэл бизнесийн салбарын тэргүүний залуугаар шалгарсан сандаг очроо өгт Эрдэнэ 2. Бизнесийн салбарт одоо оны шилдэг шалгаруулах зис сарна аянд миний нэрийг дэвшүүлсэн Орхон аймгийн нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны нийт тэргүүлэгч нар удирдах зөвлөлийн гишүүд мөн нарийн бичүүд баярлсан талархснаа илэрхийлмээр байна. Мөн тэгээд онлайн санал хураалгаад одоо намайг дэмжиж ажилласан одоо бүх дэмжигч нартай баярлалаа гэж хэлмээр байна. За миний хувьд болохоор анх 2002 оноос Эрдэнэ дотоод мэдээлэл гэсэн нэртэй интернет кафег нээгээд одоогоор манай мэдээлэл интернет Эрдэнэ дотоод 12 жил үйл ажиллагаа явуулж байна. Мэдээлэл 1 2 3 4 гэсэн салбартаагаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ жилээс тэгээд шинээр нэмэгдээд Орхон аймгийн номын төвийн дэргэдэх интернет кафег бас шинээр ажиллаж эхэлж байгаа. Өргөжлүүлэн нийгмийн ардчлалын төлөөх шилдэг байгууллагын шагналыг гардуулж өгнө хэмээн Орхон аймгийн нийгмийн ардчлалын Монголын залуучуудын холбооны тэргүүн Дашравдан таныг тайзнаа урьж байна. Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос 12 дугаар сарын 25-наас хойш нийгмийн ардчлалын төлөөх зис сарна аяныг зарласан. За энэ аяны хүрээнд бас зис сарна оны шилдгийг тодруулах арга хэмжээтэйгээ бас уялдуулаад нийгмийн ардчлалын төлөөх үзэл санааг түгээхэд манлайлан оролцсон нэгэн төрийн мэс агуулгыг бас шагнахаар болсон юм аа. За ингээд батламжийг бас уншиж танилцуулъя. Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо батламж эрхэм хүндэт мөнх өргөл тэргүүнтэй бид зорилготой залуус төрийн мэс агуулгын хамт олонд Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоотой хамтран ажиллаж залуусын хөгжлийн төлөө идэвх санаачлаг гаргасныг чинь үнэлэн нийгмийн ардчлалын төлөөх шилдэг байгууллагаар өргөмжилж батламж 100 мянган төгрөг гардуулав. Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны тэргүүн Дашравдан гэжээ. Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны минь маргаашийн хөв заяа зураастай. Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос нийгмийн ардчлалын төлөөх зис сарна аяныг одоо бас амжилттай зохион байгуулж 5 ажлынхаа 4-ийг нь бас гүйцэлээ. За яг өнөөдөр бас номын телевизийн тэгээ хамтраад зис сарна 2014 он шилдэг залуусууд тодруулах бас арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяртай байна. За манай энэ жилийн арга хэмжээ бол одоо голлох дүгнэлт нь одоо онлайнаар ирсэн. За нэгдүгээр онлайн санал асуулгыг Эрдэнэтийн пост сайтаа хамтарч зохион байгууллаа. За хоёрдугаарт одоо бас тухайн залуугийн маань хамт олонны бас залуучуудын гар үсгийг авсан байгаа. За тэгээ 3 дугаарт дэмжлэг гэсэн. За 3 дугаарт одоо тухайн залуу маань бас өөрийнхөө анкет тодорхойлолт нь хэр зэрэг байсан байна, хийсэн бүтээснүүд бас хэр зэрэг ажилласан байна вэ гэдгийг нь харуулсан. Хамгийн шийдвэрлэх одоо бас шалгаруулалтыг Орхон аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны тэргүүлэгчдийн хурлаар бас өнөө өглөө эсийн байдлаар тодрууллаа. За тэгээд залуучуудын их бол ерөөсөө бид бүхэн маань хамгийн гол үзүүлэлт нь юу вэ гэхээр энэ тухайн салбартаа бас хэр танигдсан, хэр их ажил бүтээсэн бэ гэдгийг бас гол болгоглоо. За хэдийгээр манай нийгмийн ардчлал залуучуудын холбоо Монгол Ардын намын дэргэдэх байгууллага ч гэсэн за энэхүү одоо шагнал урамшууллын бодлого дээр одоо бас намын харьяал харгалздаг байгаа. Та бүхэн анзаарсан баг 5 одоо бас номинацийн маань эзнэр ердөө нэгэн залуу одоо Монгол Ардын намын гишүүн залуу байгаа. Тэгэд 2013
14 оны Цэсарна эзэд болсон уянга амар уйсгалан ганц огт ган зориг Эрдэнэ 2 нартай бас цаашдах ажил амьдрал сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд нийт эрдэнэчүүдэд 2015 онд бас аз жаргалтай эрүүл их хийг бүтээгээсэй гэж хүсэж байна. За тэгээд ямагт Монголын залуусын зүрхэнд тарих нь Монгол эх орны маань маргаашийн хөвзөө зураастай байдаг гэдэгт би зөвхөн итгэдэг. За баярлалаа. Монголын залуусын зүрхэнд тархинд Монгол эх орны минь маргаашийн хөв заяа зураастай. Энэ онд бид зорилготой залууч төрийн бас байгууллага 1 жилийн ойд өгч байна. Бид бүхэн бас Эрдэнэ дотоод маш олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан, залуучуудынхаа чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр анхаарч бас маш олон залуучуудын байгууллагатай хамтран ажиллаж байна. Өнөөдөр нийгмийн арчил Монголын залуучуудын холбоотойч хамтран ажилладаг, Монголын залуучуудын холбоотойгоч гэсэн хамтран ажиллаж байна. Тэгээд би нэг зүйлийг онцлог хэлхийг хүсэж байгаа. Бид зорилготой залууч төрийн бас байгууллагыг дэмждэг мянган гишүүд манай төрийн бас байгууллагын тэргүүлэгч дүүнертэй, найзуудтай, ах нартай, анд найзууд та бүхэндээ шинэ оны гал халуун баярын мэндийг хүргэж 2015 онд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Нийгмийн ардчлал алтан од шагналыг гардуулна хэмээн Баян өндөр сумын намын дэд дарга од гэрэл мөн тэргүүлэгч Тэж Шин зориг Бүүвэ Баатар Бат Жаргал Буман Сор Эрдэнэ Нат нарыг тайзнаварж байна. Өнөөдөр нийгмийн арчил Монголын залуучдын холбоо маань 17 дахь шилдэгээ учран золгож байгаа. За энэ хугацаанд манай Орхон аймгийн нийгмийн арчил Монголын залуучдын холбооноос маш олон ажлыг зохион байгуулсан зүс. Нийгмийн арчил Монголын залуучдын холбооны бага хурлын гишүүний хувьд бас баярлж явдаг хэлэхэд таатай байна. Ингээд нийгмийн арчил Монголын залуучдын холбооны дээд чанар алтан одоор шагнагдах шагналыг гардуулъя. Нийгмийн арчил Монголын залуучуудын холбоо дугаар 12 Батөмөр овогтой оюун баяр нь нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны дээд шагнал алтан од медалаар шагнагдсан тул үнэмлэх олгов. Ерөнхийлөгч Ил Оюун Эрдэнэ 2014 оны 12 сарын 30-ны өдөр гэсэн. Дугаар номер 14 нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны дээд шагнал алтан од медалаар шагнагдсан тул үнэмлэх олгов. Ерөнхийлөгч Ил Оюун Эрдэнэ 2014 оны 12 сарын 30 Бадам хорлоо овогтой Эрдэнэ чулуун нарийн шагнасан байна. Дугаар номер 13 Ариажуу овогтой Пүрвжүү таныг мөн алтан одоор шагнасан байна. За нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны дээд шагнал алтан од медалаар Баян ховогтой Цолмон таныг шагнасан байна. Монгол Ардын намын дэргэдэх Орхон аймгийн нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны зис сарнай гардуулах ёслол маань энд хүрээд өндөрлөж байна. Ингээд нийт зис сарнай эзэдээ ахин дахин баяр хүргэе. Монголын залуусын зүрхэнд тархинд Монгол эх орны минь маргаашийн хөв заяа зураастай.